Би одоо өөрийгөө тоож байгаа биш нэ дөрвийн замбаа гэж онцлогдсон энэ анхны дөрвийн бизнесийг хаж ирсэн. Бид нар энэ хагсан нам өнөөдөр тэр дөрвөөс өнөөдөр ямар шийдлийн дөрвөн хэрэгтэй вэ? Нам дотроо яддаг, бие бинийгээ яддаг, пракс яддаг тийм дөрвийн тоглолтыг бид түрүүн алдаагаа одоо засах хэрэгтэй. Яг л праксгүй болохдоо биш. Дотор талдаа дорж өмгөө хоёр үрсэлт биенийг ялах нь хуулийн чухал юм шүү дээ. Сонгуул ялдаг, сонгуулаар засаглал олон холдог тийм амьсгалыг энэ дөрвөөр оруулах хэрэгтэй. Энэ концепт тийм асуудал үүсч. Бид нар сонгуул хайрыг бол бүх дүүргүүдэд аймагуд хэлцүүл хийжсэн нэг том асуудлыг өнөөдөр тас арчсан байна. Хоёр юм болсон байна концепт. За нэгдүгээр асуудал нь иргэдийн хурал одоо Баянгол дүүргийн иргэдийн хурал сонгогдсон төлөөлөгч гэдэг чинь Баянгол дүүргийн намын үнэт усууд. Өнөөдөр Ардсан намын нэгнээс их хурал сонгогдсон усууд гэдэг яалчгүй Ардсан намын үнэт хүмүүс. Гэвч үндсийн зөвлөлт оронд шууд автомат орсон. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч автомат аймгийн намын хоронд орсон. А тэр нь бүгдээрээ нийслэлийн намын хоронд ороход илүүдэд байвал тодорхой квот тогтоож өгөөд нийслэлийн намын өдрөлтөд орж ирэх ёстой. Ингэж ээж төрийн ажил дотор эрх мэдлэлээр очисон хурлын төлөөлөгчд манай үндсийн зөвлөлт хороо, намын хороо, дүүргийн намын хороо, аймгийн намын хороо дотор төлөөл болж ирж энэ нам чинь яддаг тэр орон сонгуультайгаа холбогдсон нам болно. Дээр нь үүрийн дарна гэж бид нар чинь бас дүүргийн намын хороо гэдэг дотор өөрсдөө төлөөлөл сууж ясна тэр тоогоо нэмий. Тэгжээ тэр үүрийн зовлонгийн чинь намын хороонд дуу хоолой гарч ирнэ. Ингэж намын сонгуульд албан тушаалдаг өөрийг нь иргэдийн хурал дотор олон одоо би нөгөө үүрийн дарга гэдгийг цаана юу байгаад солиод хэлчихлээ. Багийн дарга очиж шүү дээ. Засаг дарга. А багийн иргэдийн хурлын даргааг сонгож шүү дээ. Иргэдийн дунд нэр төнд авсан энэ хүн бол фракцийн үнцгээс хамаагүй дээгүүр байх ёстой шүү. Энийг л та нар энэ дотор оруулаад өгөх. Энэ томьёолч нь өнгөрсөн дотор байж байгаа энийг та нар орчнэр бүрдээд хиймээр. Хоёр дахь асуудал нь бид нар өнөөдөр яг залуучууд ахмад үеийнхний одоо хоорондоо солилцоо зааг дээр хичээд байгаа. Нуугаад яах юм бэ? Манай гоо гарах бийж тоонд нь орно. Одоо бид нар 60 өгч байгаа 60 гартсан 55-аас дээш насны олон барьцаанууд байж та. Одоо бид чэжээ дэлтэж энэ намын хороо тэр үнцийн зүйлд хороо тэн дотор нь орч хөл тавьж ийн хүмүүст гай болгоо ойлц цаг нь боцъё. Яаж энэ хүмүүс эцэггүй хайрын бол энэ их хурлын гишүүн байсан зайдсан улсууд чинь хизээш тэр шинэ үеийг үд хаалт нээж өгөхгүй. Тэр учраас тэр бодлогын зөвлөл гэдгийг одоо томьёолын өөрчлөлт хийм үү, зөвлөхүүдийн тахин гэдэг юм уу, тэр дотор ерөөсөө их хурлын гишүүн байсан, сайд байсан, аймгийн сектороос аргадаг хүмүүс шууд автомат авчаад ордог. А тэр дотор квотын тэр үндэсний зөвлөлт хорон дотор их мэдл дотор квотын үг. Юу залуучууд, юу эмэгтэйчүүд одоо болцгоо. Ерөөсөө амьдрахтаа төрийнхээ институтийн чадамжтай холбогдсон нам болохгүй бол бид дахиж ялалтын тухай мөрөөдөд хэрэггүй. Юм учраас би энэ хоёр концепцийг авсан. Дараагийн асуудал. Бид нар өнөөдөр их хурлд дөрмийг оруулаад баталсан гэж байна. Би бол их хурлыг бүх их хурлд орсон хүмүүний хувьд бид нар одоо мэдэн штэ нэг цэцэн хөдөлсөн яг л өндөр зүйлүүд нэрийг хичээлэл орж ирэл тэрөөсөө тэр хорооны проблем, тэр талаачсан хэрүүл, тэр сонгуулийн бодлоо, тэр өөрөөр таарсан бүх зовлонгороо тэр бүтэн заалыг чинь аваа явчих. Дөрөв рүү орсон амьсгаатай ямар шин санаа гарахгүй. Тэгэхээр их хурл өөрөө дөрмийг батлах их хурл хийн гэж хэлж байгаа. Энэ удаагийн хурлаас би ерөөсөө олигтой тийм өрдөн үрж чадахгүй одоо маш их бүхэнд бай. Сая Батгуудаар бол маш тодорхой байлээ. Тэгэхээр магадгүй одоо бид нар энэ их хурлыг 12 сарын 6-ны их хурлыг ёслолын болгоод баг улсуудын хий гаргуулад тэгээд нэг биеийн оруулж алах төгшүүлээд тэгээд дуусчихад байна. Тэгэхээр бидний шинжил өнөрдөхгүй байгаа энэ хэдэгний цаг хугацааны цэтнот орчлоо шүү. 3 сар энэ дөрмийн чинь ингээд ийм хилцүүлэг 10-20 явуулж явах хэрэгтэй. Би өнөөдөр баярлалаа. Өнөөдөр бол үнэхээр бүтээж ажиллаж явж байна. Миний хэлсэн хоёр гол санаа байна. Миний